За гişүүд өдрийн мэнд хүргэе. За энэ хуулийг гişүүд маань дэмжиж өгөөрэй гэж хүсэж байгаа юм аа. Яагаад вэ гэхээр бид одоо судалгааны их сургууль гэж олон жил ярьсан. Олон улсын жишгээр судалгааны их сургуулийн тавигддаг нэг шаардлага бол юу вэ гэхээр тэр орлого нь 30 орчим хувь нь судалгаанаас орж ирсэн байх хэрэгтэй байдаг. Монголд одоо энэ 30 орчим хувь нь хүрдэг их сургууль гэж байхгүй. Бид нар бүгдөө мэдж байгаа. Оюутны хэлбэрээр санхүүждэг. Миний мэдхээр бол 90 хэдэн хувьтай оюутны хэлбэрээр санхүүждэг. Тэгэхээр энэ ажлын хэсгийнхэн болоо та бүхэнд бас энэ тоон дээр өөрчлөлт гарсан тийм судалгаа байна уу гэдгийг нэгэд тодруулмаар байна. Өөрөөр хэлбэл бид одоо ядаж нэг 30% нь шинжлэх ухааны судалгаанаас орж ирж их сургуулиуд маань судалгааны их сургууль гэж олон улсад зөвшөөрөгдөх гээд байна. Манайд одоо энэ хувь дээшилж гин үү? Энэ хууль батлагдсанаар одоо судалгааны их сургууль болох боломж нь яг энд одоо ярьж байгаа асуудал дээр нэмэгдэж одоо нөгөө 30 орчим хувьд хүрэх боломжийг нь нээж өгж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгэхдээ энэ дээр одоо тодорхой тоо байна уу? Энэ дээр түрүүн бас Соронзон болд гişүүн бас асуугаад байгаатай ерөөдөө бол төстэй агуулгатай. За яг энэ хүрээнд бас яригдах дараагийн нэг асуудал бол юу гэхээр энэ бол би байнгын хорон дээр бас хэлсэн. Энэ манай их сургуулиуд хөгжиж чадахгүй байгаа олон янзын хязгаарлалт байдгийн нэг нь бол энэ хуулиар засч өгч байгаад их баяртай байна. Тэгээд энэ гişүүд маань бас энэ хуулийг санаачтай орж ирсэнд их баяртай байгаа юм аа. За бас нэг зүйл өнөөдөр ярихгүй болохгүй нэ. Бид одоо дунд сургууль ерөнхий боловсролоо зөндөө ярьсан. Их сургуулиудын багш нарын цалин муу байгаа. Би одоо энэ дээр бүр харьцуулалт хийцэн байна. Америкийн нэгдсэн улс гэхэд сардаа дунджаар штэ 8600-аас 14400 байх жишээтэй. Их Британи гэхэд 5200-аас 8000 байх жишээтэй. Герман 6500-аас 8800 байх жишээтэй. Франц 3400-аас 6800 байх жишээтэй. За Солонгос 2500-аас 9500, Хятад 3400-аас 5100, Орос ихэд 1900 орчим. За Монголын их сургуулийн багш нарын цалин $500 наан цантай л байгаа. Энэ бүр нарийн ярих юм бол зарим сургуулиуд маань дунд сургуулийн багш нараас бага цалин аваа явж байгаа. Өнөөдөр энэ олон жил 35 жил их сургууль гэдэг бол тэнд байгаа хэдэн эрдэмтэн багш нар цалин голохгүйгээр зүтгэж идэг энэ хүмүүсийн нуруунд дээр явж ирлээ. Төрөөс дөрвтэй бодлого ерөөсөө байдаггүй. Мэдээж та бүхэн бодоод үзээрэй. Хэрвээ бид их сургуулиудаа чадахжуулах гэвэл хүний нөөцийн чадахжуулах тухай асуудал яригдана. Яг одоо Монгол Улсын их сургууль дээр багш нар цалингаа нэмүүлэх гээд хичээл хаях уу, ажил хаях уу гэдэг асуудал яригдаад байж байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх нэгэн гарц гаргалгаа нь бол энэ судалгааны одоо ажилд оролцох, тендер авах боломжийг нээж өгөх энэ хуулийн төслөө. Цаашдаа бид энэ асуудлыг ярмаар байна, анхаармаар байна. Бид бол үндсэндээ өнгөрсөн 35 жилийн хугацаанд дээд боловсролынхоо өсөж хөгжих, өрсөлдөх боломжийг нь хаасаар ирсэн. Одоо 15 жилийн дараа хагас 100 жил болох гэж байна. Ингээд сууж яхад бол үндсэндээ удахгүй хагас 100 жил болчих нь шүү дээ. Тэгэхээр бид энэ дээд боловсролынхоо салбарт дөрвтэй бодлого явуулмаар байна. Гэтэл өнөөдөр яг төрөөс дээд боловсрол дээр одоо нэгдсэн бодлого байгаа юм байхгүй. Одоо дээр нь энэ шинжлэх ухааны асуудал маань хоёр яамд хуваарлагдсан. Тэгээ миний нэг асуумаар байгаа зүйл бол энэ засгийн газрынхын сайд нар байхгүй байгаа юм л да. Энэ эдийн засаг хөгжлийн яамд шинжлэх ухааны салбараа өгсөн нь одоо бараг жил гарan боллоо 2 жил удахгүй болох гэж байна. Хэр зүв зүйтэй юм байсан бэ гэдгийг үнэлцгэлмээр байна. Шаардлагатай бол буцаад энэ боловсрол шинжлэх ухааны яам болгоод бүтцийн өөрчлөлт хиймээр байна. Энэ асуудлыг засаг анхаарч ажилламаар байна. Энийг ингээд хаяад байгаад баймааргүй шүү гэдгийг хэлмээр байна. Дараагийн нэг зүйл түрүүн би судалгааны их сургуулийн тухай ярьсан. Би нэг одоо жил нэгж чинь. Хуулиараа судалгааны их сургуулийн тухай хуулийг засгийн газар нь оруулж ирэх ёстой. Яам нь оруулж ирэх ёстой. Одоо болтол орж ирэхгүй байна. Энэ хуульгуугаар бид боловсролын дээд боловсролын асуудал, энэ шинжлэх ухааны асуудлыг бол ярих боломжгүй байна. Энийг хурдан оруулж ирээч гэж хэлмээр байна. За санал хэллээ. Одонгийн цогт гэрлэх шүү. Байхгүй байна.